Наад газар ч угаасаа тусгай хамгаалалттай бүс болохоор алт олборлох лиценз олох ямар ч боломж байхгүй. Чи хуулийн дагуу явлаа гэхэд хааж хүрэхгүй. Тэгээд ч наа чи миний дангаараа шийдчих асуудал биш бай. Би чам харамж чинь гомдоохгүй штэ. Үйл ажиллагаагаа явуулаад ашиг өгөөд эхэлвэл би бас зүгээр байхгүй шүү. За тэгэлдээ минь өгшөө. Чи яаж хийж байгаа зохицуул. Чи шалаа салахгүй юм аа. За би нэг арга бодохоос. Тэгэхээр аймаг сумдын засаг дарга нар иргэдийн хурлын гишүүдээр л лоббидох ажлыг зохион байгуулмаар. Яа гэсэн үг үлээ? Би юу хийх вэ? Чи шүүж хийхгүй л дээ. Би л дайшхын дайлаад хэдэн төгрөг атгуулахын атгуулаад яаж хийж байгаа зохицуулъя. Харин энэ олон хүмүүсийг зохион байгуулж байгаа болохоор нэлээд зардлах байх та. Тэр зэргийн юм санаа зовлтгүй. Шийдвэрийг нь яаж хийж байгааг авч чадвал. Яа. За бүтэн. За. Энийг хийж үлээгээд байлаа. За. Амжилт. Хэл хахуул өгөх, авах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц болон Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэлийг хүндрүүлдэг авилгын гэмт хэргийн шинжтэй байна. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг 1969 утсаар 24 цагийн турш гэрийн утасны тарифаар хүлээн авна.